My name is Kalinda McLaughlin. I'm the director of the New York City chapter of Achilles International. I'm really excited to be here in Mongolia at the workout. Хүн хөгжлийн бэрхшээлтэй байлаа гэд өөртөө итгэх итгэл, амьдрах эрч хүч, нийгэмд оролцоогоо алдаж болохгүй. Бид үүнийг эргүүлэн авах бүрэн боломжтой. Achilles International байгууллага нь анх Dick Traum гэж Америкийн иргэн Нью-Йорк хотын оршин суугч хүний үүсгэн байгуулсан байгууллага юм байна. Энэ хүн 24 наснда машины осолд нэг хөлөө алдчихсан юм хүн байна. 76 онд анх Нью-Йорк хотын марафоныг оролцоод дуусгасан анхны хиймэл хөлтэй юм хөгжлийн бэрхшээлтэй хүн болоод өөрт нь асар том сайхан мэдрэмж юм өөдрөг сэтгэл төрсөн юм байна. Тэгээд тэрийг бусад хүмүүстэй яг өөрсдөд нь мэдрүүлж таниулахаас өөр арга байхгүй юм байна гэдэг Achilles International байгууллагыг үүсгэн байгуулж ирсэн түүхтэй юм байна. At Achilles, our mission is to enable people with all types of disabilities to participate in mainstream athletics in order to promote personal achievement, enhance self-esteem, and lower barriers to living a fulfilling life. Бид Нью-Йоркоос олон улсын Achilles International байгууллагыг төлөөлж Улаанбаатарт ирсэн. Achilles International бол олон улсын байгууллага дэлхийд даяар 73 салбартай. Бид танд гүйлтийг санал болгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд бусад хүмүүс биднийг бас дэмждэг юм байна. Бидний хооронд ямар нэгэн хаана байхгүй байна гэдгийг ойлгож харах нэг боломж гэж бодож байна. Энэ гүйлтийн гол зорилго нь юу байдаг юм бэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэдний амьдрал, ахуй, нийгмийн эрх ашиг энэ бүгдэд анхаарал төвлөрүүлэх. Тэгэхээр энэ гүйлтэнд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй улсууд оролцохгүй. Бүх хүмүүс оролцсон. Нийгэмд оролцож байгаа бүх хүмүүс оролцсон. Бид энэхүү гүйлтэн дээр хамтдаа гүүн, нэгэнтэйгээ танилцсан, бие бинийгээ харна, хизээж харж байгаагүй зүйлийг олж харснаар бид шинэ зүйлийг ойлгож мэднэ. Ингэснээр бид нэг нэгэндээ туслах, нэгнийг ойлгох ийм хүмүүс байдгийн байна гэдгийг олж авна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд бусад хүмүүс биднийг бас дэмждэг юм байна. Бидний хооронд ямар нэгэн хаана байхгүй байна гэдгийг ойлгож харах нэг боломж гэж бодож байна. My name is Robert Russo. I'm ambassador from Achilles International in New York City. It's a pleasure to have been invited here to run and train with Achilles Mongolian team. We are training for Hope and Possibility in September. За тэгээ бидний ажлын нэг эхний ажил маань болохоор Америк нэгдсэн улсад байгаа монголчуудаа уриалж 6 хотоор дамжиж гүйлт зохион байгуулсан. 1000 гаруй монголчууд оролцоод тодорхой хэмжээний маш амжилттай яваад ирсэн. Хандыг ус цуглуулж Монголд байгаа хөгжлийн бэрхшээлтэй, итгэл үнэмшилтэй, хөдөлгөөнтэй бай, эрүүл мэндэд анхаарай, нийгэмд эргэж орой гэсэн ийм хүмүүст дэмжлэг үзүүлж тамирчдаа бас дэмжиж ирсэн. Манай инх манлаа сая Achilles Монголынхоо дэмжлэгээр олон улсын тэмцээнд оролцоод алтан медаль аваад ирсэн богц дүүрэн амжилттай байж байгаа. Монголын салбар маань анхныхаа итгэл найдвар боломж гүйлтээ зохион байгуулж байгаад бидэд маш их баяртай байна. Та бүхэндээ амжилт хүсье. 2015 оны 9 сарын 13-нд болох итгэл найдвар боломж Улаанбаатар хагас марафон дээр бүгдээрээ уулзцгаая. Бүртгэлийн ажлыг болох дээр Ариг банкны бүх харилцагчийн өргөдөр хийж байгаа. Мөн Achilles Mongolia CGM веб хуудасаар орж та бүртгүүлж болно. 7013 3060 гэсэн Ариг банкны 24 цаг ажилладаг утсаар халамжлах төвийн утсаар уцтаж бас нэмэлт мэдээллийг авах боломжтой юм байгаа. Ингээд бүгдээрээ 2015 оны 9-р сарын 13-нд үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ уулзцгаая. Таныг эрүүл мэндэд анхаардаг болвол, нийгэмдээ санаа зовдөг болвол, эх орныхоо төлөө, хөгжлийнхөө төлөө бас сэтгэл зовж байдаг болвол энэ гүйлтэнд ирж бидэнтэй нэгдэж энэ гүйлтэнд өргөнөөр оролцъё гэж нийт монголчуудаа уриалж байна. I hope you guys have a great Hope and Possibility. Good luck with Hope and Possibilities. Go Achilles! Go Achilles!